сая баг 7 хоногийн хугацаа төсөв эхлүүлж өөрөө ажиллаж байлаа. Тэгээд шийдсэн зүйл нь юу вэ гэхээр магадгүй нэг сар бүрээр ч юм уу ер нь бол нэг сар бүр үндсэн нэг ганц хоёр хийх юм угаасаа байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ном унших бас тодорхой хэмжээнд асуудал хөдлөх хийх. Энэ хоёрыг бол би угаасаа үргэлж хийж бодож байгаа. Эрүүл мэндэд анхаарна. Бас сүүлийн бараг 2-3 жил ном унших болохоор яаж ном уншаад анхаарал хөлтөлтөө сайжруулна. Хүмүүс анхаарал хөлтөлтөд чинь хамгийн чухал зүйл юм болохоор. Тэгээд хажуугаар нь гол нь ахаад нэг юм уус л хоёр зүйл дээр анхаарал явна гэсэн. Одоо жишээлбэл би ч энэ сонирхол ихтэй болохоор энэ сард өөрийнхөө рафт хийх хобби дээр одоо суулаа гэж боддог л та. Бүхэн хобби та. Тэгвэл би дараагийн сарын хичээлийг яг зүгээр даалгавраа хийх гэсэн илүү одоо жишээл физикийн илүү үнцэн асуудал байна ч гэх юм. Тэгээд тэрний дараагийн сард магадгүй үсэлч ямар нэг спорт байж байгаа. Ихмэд нэг иймэрхүү байдлаар хөгжүүлж чадж байгаа. Тэгээд магадгүй энэ сар болохоор миний барьж авъя гэсэн зүйл нь юу гэхээр би сая хэлсэнчлээ. Өөрийнхөө хоббигоор би робот хийн. Энэ хобби би магадгүй сүүлийн 4 жилийн турш өөрийгөө хөгжүүлж явсан. Тэгээд угаасаа манай Монгол улс шиг тийм том биш шүү дээ. Өөрхөн жижиг юм. Он цөөхөнтэй. Тэгээд энэ улсыг хөгжүүлэхэд магадгүй ирээдүйд инженерүүд дэлхийх юм болно гэж боддог. Одоо үеийнч маань улс төсөд хэлэх болоод яг улсыг хөгжүүлэх инженерүүд цөөхөн байгаа болохоор магадгүй би энэ тал дээр улсдаа би цагаан хувийн нэмэр оруулж чаднаа гэж ганцаараа цаасанд олж чадсан нэг иймэрхүү юм хийж одоо уусаач өнөөдөр хамгийн сүүлд хамгийн анх сугаа эхлүүлснээс хойш 7 хоног болоод 7 болсон юм зү. 7 гаруй хоноод яг миний ажиглалтын 7 хоног дууссан болохоор ингээд эхэлж байгаа. За угаас өнөөдөр орой болсон юм чинь үзэл шаардлагатай байна шүү дээ. Маргааш магадгүй би яг ямар шоухан зүйлсүүд хийх үеийг эхнээс нь тайлбарлаж юм явж болох хайж байна. За ийм байна.